Тэгэхээр санд гочир гишүүн бас надад хандж асуудал ярьж байна. Тэгэхээр үндсөлийн цэцгийн шийдвэр бол эцсийн шийдвэр байгаад тэгээ энэ асуудлаар одоо улсын хурал аливаа нэгэн одоо шийдвэр хөтөн зөвшөөр хэсэг талаар шийдвэр гаргахгүй. Одоо энэний дараа бас нэг асуудал байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн хоргийг хилцэх ёстой. Энэ хэрвээ ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авах юм бол автоматар одоо энэ засгийн газрыг ерөнхий сайдыг огцруулсан тэр одоо их хурлын тогтоол бол автоматар хүчингүй болно. Хэрвээ их хурл ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авахгүй бол бас тодорхой энэ зөрүүтэй асуудлууд гарна. Тэгэхээр эцсийн шийдвэр цэцэг учраас ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал бол одоо шийдэгдсэн гэж ойлгож болно. Үндсэн хуулийн цэц ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлаар үндсэн хууль зөрчсөн байна гэдэг ийм дүгнэлт гаргасан болохоос биш 16-17 оны өдрийн эцсийн асуудлаар аливаа нэгэн иргэн хүсэлт өгөөгүй учраас энэ асуудлаар ерөөсөө шийдвэр гараагүй. Тийм учраас энэ өнөөдрийн одоо хурал төгөр хэлцэж байгаа асуудал бол албан ёсны байна гэдгийг бас хэлье.